За энэ хөрхнөө дэлбэлээд эхэлж байна. Истер төгсөж байгаа нэг улаан өндөгний баяр төгсөж байгаа болохоор ингээ ургаж байгаа. За өрсөлдөөнүүд маань ийм хөрхөө ургаж байна. Одоо энэ улаан тайлнуудыг бүр салгаж жижигэл суулгахгүй бол ингээд нэг саунд ийм их гарчихсан. За тэр cilantro байна. Basil байна. Энийг өргөцгий байна. Энэ цэцгний өрс суулгасан чинь ингээд хөрхөнд ороо ургач тийм ээ. Zucchini байна. За тэгээд тэрүүгээр бас өрцгийнүүд байна. Basil, чинжүү, нөгөө генеп навч, тэрөнгөт basil гэд ингээд байна. За тэгээд энэ дээгүүр нөгөө тэр шар бин, yellow bean маань хараа. Бүр ийм амар ургацсан. Энийг бол ер нь гадаа шууд суулгацсан дээр юм байна дараа жилээс. За тэгээд энэ cilantro байна. Энэ тарусны үрс суулгасан чи ингээд ийм хөрхөө ургасан. Би одоо энийг нэг айтайхан ургуулчих юмсан гэд анх удаага тарус үрээр нь суулгаж үзсэн. Ингээд амжилттай өрсөлгөө бол болчлоо. Одоо тэр гадаа суулгах газар бол олж сайн суулгана. За энэ zucchini байна. Энэ нэг юм шар пайднууд би ийм наалттай юмнууд ингээд зооцсон байгаа зургамлууд дээрээ үе ганц хоёр хар ялаа харагдаад ялангуяа ийм өрсөлгөө хийж байгаа тохиолдолд нэг жижигхэн нөгөө ургамлын хар ялаа ингээд харагдаад идэг. Яг тэр үед нь ийм sticky pad гэдэг одоо Amazon дээр ингээд бүр аюут олон ширхтэгээрээ байгаа. Монголд ч гэсэн энэ ороод ирсэн билээ. Тэгээд энээс ингээд зоочдаг энэ тэнд нь. Тэгэхээр тэгээд хөрхийн нөгөө жижиг хар ялаанууд чинь наалтаад. Тэгээд баг дээр нь л жоохон контролдохгүй болвол тэр хар ялаач амар хурдан үрждэг. За энэ бас шарбин байна. Иймэрхүү байна. Өрсөлдөөнүүд маань өнөөдөр ийм хөрхөө ургасан байна. Өнөөдөр чинь 4 сарын 7